санал хүмүүстээ өрийн дотор үсний влог хэлж байна. Яа. За, өрийн дотор влогийн цаашгүй дугаар эхэлж байна. Влогоо бас сонсон байна. Их 2 сар гаруй хугацаанд хийх байж байгаа. Өнөөдөр 2 дугаараа хийж байна. Өнөөдөр бол баярын дугаар. Улс тунхагласны ардын өсгөлийн 101 жилийн тэгшээ баярын дугаарт өнөөдөр манай хүндэт ах нар маань нэг ангийн 2 Сэдвийн их сургуулийг нэг ангид дүүргэж төгссөн 2 манай баатар ах маань мөн дээрээс нь улсыг авч аглуу ах маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа хоёртоо. За баярлалаа. Урилгыг минь авсан баярлалаа. За тэгээд ахнараа сони юу байна да. За тэгээд юуны өмнө бас хоёр дүүд баяр хүргэе. Би нэг бас нэг илчээ гэж бодоод явж ирсэн. Тэгээд бас нэг өргөдөх өдөр байдаг юм байд гэж байна. Энэ хоёр бас нэг нэртэлжсэн юм аа. Яас ажил амжихгүй. Яа тэгээд ингээд хүний өр дараад явж байгаа нэг гэдэг ч юм уу айгүй буйтай. Тэгээ нэг нэвтрүүлэгт нь орохгүй хамаагүй. Тэгээ би дээр хэлжсэн байна тий. Таяр төлөө чамд төлөө хэлжсэн тий. Тэгээд сайн байна. Энэ бол одоо бас айгүй том сэтгэл нийгмийнхаа бид нар бол улсын нэг энэ Монгол улсын нэгэн иргэн энэ улсын бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид нар бол дор бүрнээ чадах бүхнээрээ л хийх зүтгэх ёстой. Би бол одоо ингээд тэгээд бас яг өр дарж яах гээл бид нар өр тавиад байх биш тийм ээ. Үнэхээр эн чинь болцсон боломжгүй бас нэг өргөн хүн гэж байхгүй. Ер нь өр байна гэдэг бол бас жоохон хүнийг ажиллах хөшүүрг өгдөг гэж би доктор зүгээр зохис боддог. Зүгээр тэр нэг хэм баггүй те. Тэгээд хоёр дүүдээ ямар ч байсан хоёр ахын зүгээс миний зүгээс одоо баатар бах нь бас сэтгэлийнхаа үг хийлэх байх. Тэгээд бол энэ бол бас нийгэмд нөлөөлж байгаа хоёрын бас сайхан нөлөөлөл. Хоёрыг хараад олон залуучууд бас дараагийн залуучууд гарч иргэлтэй магадгүй сумынх нь өрийг даръя. Байжул тэр бомтон болчоод улсынхаа өрийг дарна гэж явж байгаа ч юм уу тийм ээ тий. За би яг зүгээр бас ерөнхийдөө бас нэг юм YouTube дээр бас нэг би нэг үздэг байхгүй юу. Гэтэ яг өөрөөсөө гардаггүй. Ингээд нэг Африкийн нэг хар залуу байдаг. Тэгээд ингээд ядарсан хүмүүс ингээд бас ингээд туслаад яваад байдаг байхгүй юу. Тэр айгүй үзэлт ихтэй. Айгүй олон хүмүүс үздэг. Хэдэн саяараа үздэг байхгүй тэрийг. Гэтэ өөрөө гардаггүй. Ямар хүн байд юм бол би гайхаад идэх байхгүй. Гэтэ өөрөө гардаггүй. Хүмүүст ингээд ядарсан уусууд ингээд туслаад яваад. Тим юм чи хүмүүс үзэх их дуртай байдаг билээ. Тэгээд хоёр дүүгийнхаа нэвтрүүлгийг бол би үзэх дуртай. Сайхан буянтай сайхан нэвтрүүлэг. Тэр чи яг энэ анхч юмсэрч санаандгүй яг ковид үеэр эхэлсэн тийм яг хөл хоройтой үеэр. Тэгээд санаандгүй байж байгаа нэг нэвтрүүлэг өөртөө хийгээд үзье гэж хийсэн чи тэр маань бас аягүй сайхан. Тэгээд хөл хоройны үед бол бас тэгээд том туршлага болж байгаа л тийм. Тэгээд тэрийг өшөө яаж сүүлдээ бүр Америк бид чинь камера өөрөөл ерөөсөө гараад алхаж яваад тийм анхны юунууд чинь гарч ирсэн. Тэгээд сүүл рүүгээ энэ чи бас гоё хүмүүс үзээд тахлаар нь тэгээд тэр сүүлдээ бас тийм мөрөөдөлтэй болоод за энэ хэрвээ чаддаг бол бас гоё. Энэ маань гоё томроод тий мөрөөдөл маань томроод чаддаг бол залуу хосын байрны өрийг тэгэлж үзэх юмсаа тий гоё амьдралын төлөө сэтгэж байгаа. Чаддаг бол одоо бас нэг банк дээр ажиллаж сууж байгаа эмээгийн ч юм уу өвгийн төрийн зээлийг ч юм уу төлж үзэх юмсаа ингэж үзэж явж ирсэн. Тэгээд арай чаддаг байна. Гэхдээ мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гэтэ нэг залуугийн яг төлбөрийг төлсөн нэрээ. Одоо тэгээ эргээ анх тэр нь бол 32 дугаар хийдсэн байна. Энэ бол нэг сүртэй одоо битээс нэг айхтар яхадсан биш. Гэтэ бол энд бол нэг нөлөөлж чадах те одоо бидний ажлын юм чинь бид нар өөрсдөө одоо гоё одоо дагагчтай байна. Одоо хүмүүс гоё дагаж ийм болохоор сошиалт нь эргээр нөлөөлж чадах та бидний ажлал бол бас энэ байлаа. Урилга хүлээ авсан хоёр хата маш их баярлалаа. Маш гоё. Наадам болж энэ хаантан сүтэ цагаар тайлаа хаа. За наадам болж. Би одоо буруу санаж байгаа бол энэ юунд хойлоныг тоглож байсан юм бэ? Хаан болоо. Яг тэр шүү. Хаан болоо. Тий хаан. Чи юм мартдаггүй шүү дээ. Хаантан брэнд одоо манай одоо энэ удаагийн дугаарыг спонсороор оролцож байгаа биднийг бас дэмжиж оролцож байгаа. Баярлалаа багаха. Best Cup 13 ламтагтаад гоё юм тий. Энэ дөрөв төрлийн сүтэ цай байдаг. Нэг юутай хийцтэй цай байгаа, энгийн сүтэ цай байгаа, тэгвэл баялаг цайгаа дотроо шар будаа-мудаатай. Урагшаа харж ирэн шүү. Би заас юм чи юмд үдчихв. Урагшаа харж миний ирнэ. Дөрөв төрлийн гэсэн тий. Дөрөв төрлийн цайтай. Дээрээс нь бас нөгөө Монголдоо бас хамгийн анхны IC-гоор нөгөө Монгол кофений үйлдвэр
анхны том үйлдвэрийг байгуулсан шүү дээ. Дэлхийн стандартыг хангасан одоо Монголд байгаа ганц үйлдвэр. Тий, Bimex брэнд те. Bimex компани. Best компани. Чи яасан айхтар бид. Акц рекламанд орсон. Бацуу Монголд анхных нь. Хаан бий. Тий, хаан цайных нь юу тий. Баяр наадам болж байна тий. Маргааш одоо эхний одоо шүтлэн дааг одоо уралдаад хязаалан шүтлэн хязаалангаас эхэлнэ шүү дээ. Тийм. наадам сайн сайхан одоо хаагур наадах чиг юм энэ жилийн. За энд сайхан нааддаг үнтэй. Би ч одоо тэгээд Очиж аглаа бүх цамцаа хийд өгч. Тэгээд одоо энийг миний бол нэлээд дээр их үе яасан. Тэгээд би эдгээр дагуу хайртай л ингээд эднэрийг өмсөн. Энэ жил бол одоо хүсэн хүлээлээ шүү дээ тий. 21 онд бол наадахгүй гээл нөө наадам гэж хагаад наадуулсангүй. Яг нэг үйлгээд. Yes наадам гэсэн хүмүүс нь хараалгаад. Тий тэгээд нэг юм болчихсон. 20 онд бол одоо сайхан Эрдэнэ сумд наадсан. Тэгтээ үзэгчгүй наадсан болтгол юм байлээ. Тэгээд одоо энэ жил бол одоо хүн болгоны дотор одоо 101 жилийг үзлээ. Өндөр настангуудад ямар сайхан жилөв те. Одоо дөнгөж төрж байгаа хүүхдүүдэд ямар сайхан одоо энэ ажил үйлсэн дэлгэрж байгаа. Энэ бас нэг хувь зохиол гэж бодож байгаа үгүй ээ. 100 жилийг үзэн гэж юм бас те. 101-тэй наа. Тэгээд энэ сайхан байна. Тэгээд би бол одоо тэгшөөгөр одоо яг тэгшөөн жилээр би гавьяа тавьчихсан. Тэгээ энэ жилийг бас бэлгшээ гэдэг. Гардын улсын хурлын 90 жилийн ойгоор би Монгол улсын гавьяач цол авч илаа. Тэгээд одоо 101-ийг бас ингээд үзэх хүртэл. Хоёр тааш. Тэгэхээр гоё. Одоо тэгэл юу яаж таа? Сингэлтгээ тойрно. Тэгэл ямар ч хошуурайдна. Хөөдлөө одог орно. Соёлгооныг үзчихнэ. Тэгэл соёлгоо үзчихнэ. Тэгэл ээжийнх нь нутг руу явна да. Тэгэл сайхан Ээжийн нутаг хааш. хинтийн биндэр. Хинтээ ах өөрөө хинтэх те. Багийн хайл нутаг. Би ч ер нь бол Улаанбаатар төрсөн л дөө. Тэгээд бүр дээд угшлаа хөөх юм бол Сүхбаатар гэж байна. Сүхбаатар аймаг. Танай аймагч гэдэг энэ жил ойтой байх шүү. Тэ 90 жилийн ойтой. 90 жилийн ойтой. Тэгээд энэ жил манай нутагт Энтэй аймагт их хурд наадам болно. Зүүн бус анхудаа. За тэгээд Сүхбаатар аймгийн 90 жилтэй. Тэгээ бид хоёр тэргээр таарлах бах оо. Багийнхаа үед би яг уран бүтээлийн талаар асуумаар байна л да. Сая нэлээд хоб базагч. Тийм, дуудлагын хоб базагч гэдэг контент хийсэн. Тийм, багийн өөрийнхөө зөндөө бол юм. Багийнхаа өөр харилцаж хийсэн. Тийм, анхудаа. Тийм, манай баг. Тийм. Дуудлагын хоб базагч их гоё болсон байна л би үзээгүй. Тэр нөгөө юу н трейлерүүдийн л хараад байгаа. Тэр их хөөрхөн үг хэллэгтэй их Наваагийн ч бас яасан баг. Тэгээ үзэгчтэй дуудлагын хоб базагчийг базараа. Гонтор нас найзгаа. Тэгээд хаан кофега гэдэг. Болж байгаа юм ингэж болох юм уу? Та нарын ажлыг хийжлээ шүү. За тэгээ удахгүй өнөөдрийн өдөр маань Brut Brasserie гэдэг энэ хөө Shangri-La Mall-ийн 4 давхарт байрлах энэ Европ хоолны ресторан бид нар өнөөдөр дугаараа бичиж байгаа. Тэгээд удахгүй бас эдний бас өөрсдийнх нь нэрийг бид дөрөв зориулсан гоё зоог маань гарна. Тэгээ зоогоо өдөж зоогны араас ерөөдөө нэвтрүүлэг үзсэн дөрмийг бол мэдж байгаа шүү дээ. Нэг хальт нэг юм 2-3хан юм жижигхэн тоглоод тэгээ ялагдсан хоёр нь очоод эн чи бүр ер нь англи хэлтэй болсон юм шиг. Бидний бол хэлбэр болсгүй. Францаар ямар юм. Жохон мэжгаа фан гейм. Би ч өөрөө хэлтэй л дээ. Тэгтээ би чамаг ийм амар очил гэж яаж санахгүй гэж. Арлах бид нар нэг юу үстэй солидын өргөдөр нэг англи хэлний багш эндээ авчираад X төз дээр хичээл ороод Орсоос үлдээ хэлгүй болоо утсан. Орсон шүү дээ. Ороод тэгээд инээлдээд юус бодохгүй билээ. Багш хамгийн гол нэг бичдэг байхгүй одоо ингээл Monday, Sunday одоо бид нар чи англиан шатных шүү дээ. Тэнгүүтэл ерөөс 7 хоногоос л эхлэх гэж байгаа байхгүй энэ даваа мэгвар ингээд Monday, Sunday, Tuesday, Wednesday гэл тэгэл тэрийг хэлгээд л тэгэл нэг нэгээр за хэд би тэгээ шоо. та нар бити инээлдээд байгаараа. За Батулга ах босоод 7 хоногоо хэлээрээ. Тэгэл нөгөөдөө чи анаахаас эхлүүлээд юм. Тэгэл Monday, Sunday тэр ч бас янз бүрийн хэлэлтэй өргөе бас. Тэгээд орж ирээ teacher-ээ гэсэн. Teacher-ээ гэл байжгаад туалет гэл тийч баг зүхтаад байгаа байхгүй гэж хэлсэн. Тэгж байгаа багш маань 7 хоногийн дараа би ер нь болио гэл өөрөө болио гэж байсан шүү. Тэндээс ерөөсө хэл сурсан юм байхгүй.
Нэг тийм вакуум сургалт гэдэг айгүй гоо номер гараад ирсэн. Тий. Номертэй тий. Ер нь бол бас хий шаардлагатай юм. Нөө сая Тасаа баахан нөгөө нэг аялын нэвтрүүлэг Европоор тойрсон. тий одоо энэ энэ тэр соёлын төвдөр сурчсан хэд маань хэрэг болов? ястай хэрэг болсон шүү. Хүч би чи Өөртөө бүр айхтар юм билээ гэж. Ер нь бол тэгээд хийх хэрэгтэй. Одоо ингээд аглуугийн аяллаа цаг гэдэг одоо сая Европын ингээд намар явсан, сая явсантайгаа нийлээд ингээд 30 гаруй орн одоо хотуудаар тий 17 8 9 орноор ингээд яваал. Ерөөсөө урд нь ингээд бас энэ муу хошуу урлагийнхаа буйнд муу юу ах вэ? Хошуу урлагийнхаа буйнд одоо Аз, Америк, Европ төв ингээд бүтэн тойрж ирсэн. Тэгээд нөгөө очоод тоглоод явцдаг байсан тий. Бараг л одоо энэ Монголдо баргээд явж байгаа юм шиг л Франц тоглоод маргааш гоё сайхан үзэхгүй мэдрэхгүй Яаруу санд руу явж исэн. А тэгээд сүүлд бол X2 манай хамтлаг чинь 15 онд Америк явхад бол харин бид нар бол харин амралттай сар болоход чинь нөгөө амралтын өдрөл тоглолдог. Тэгээ бус өдрүүд нь дандаа фри байгаа болохоор тэр газруудаа үзээд хэлнэ орлоо. Вегас мигамсаа. Тэгээ сая ингээд яваад ирэхэд чинь бас яалчгүй хэл хэрэгтэй л болж байгаа. Тэгэл одоо өөрөө хоол аваад идэн өөрөө хүмүүстэй ингээд одоо хаашаа явах уу тийшээ лайн ямар лайнаар яах их ингээл тэ. Ер нь бол ингэж ярьдаг л да. Хүний нутагт хэлгүй явхаас өөрийн нутагт өлсгөөс хэцүү гэдэг нь үнэн баггүй. Хүрлээ талигаач би бидэд англи руу явахгүй юу? Англи руу яваад иммиграшн дээр очиод игээл хэлсэн чинь таг. Англи хэлийг мэдхгүй ямар зорилготой явж байгаа л гэдэг. Ямар хэл мэдхгүй гэхээр за би нэг жижигхэн орсоор бол ярьчна гэсэн. Орс хүн аваад л энэ юу гэдэг хүн юм гэсэн. Амбиг талигаач идэхгүй. Жүжигчээ гэсэн чинь. Жүжигчээ. Юуныхаа гэхээр аимшигын хаал гэсэн. Аимшиг жүжигчээ л гэсэн. Тэгээд декларац надад өгч байгаа бүгд ингэ бүглээд өгөө. Ивэдэ мөнөөс. Бас нэг ингэсэн гэд бидний өрөө цугаал ярьжсэн чинь бүр дээр үед та нарын анх Европт төрчихсөн хаагур төрчихсөн бэ. Нөгөө найруулагч нэг толгой авч явъя гэсэн үгтэй солонгос тий. За тэр хоёрыг яг хоёрыг гол хийсэн гинэ тий. Солонгос. За би одоо яг тэрийг бодож байна. Бид нар 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аваар Солонгос, Японд болдог жилд. Тэгээд бид нар бүгд Монгол улсаас ер нь анх удаа бид нар Солонгост очиж тоглохоор явлаа. X2 Production найдан дорж багш маргааш нэг өдөр бэлтгэл ажиллая гэдэг нөгөө өдөр онгоцны буудлын дээр уулзнаа. Тэгэхээр монголчуудаа сюрприз барина гэдэг. Тэгээд бид залуучууд за ямар сюрприз байх вэ? За тэнд бүжиглээл, дуулээл, нэг дээл аваачаа дуудлага худалдаа мод. Найдаа багш бүгдийг болохгүй л гэж. Тэгэхээр би багш ер нь хоньны толгой аваад явуул яа. Залууч байж. Тий, би залууч байж. Одоо 2002 он гэдэг чинь тэгэл баг бид нар л ярихгүй юу? 20 жилийн өмнө. 20 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр чин бид нар залуу хул бай тарж байгаа байхгүй 24 5 тал байсан байгаа байхгүй. Тэгэхээр чин багш наач их гоё юм байна ш тэгээд. Тийштэй багшаа нарантуул дээр тав ингэ мэдэн ш тэг гэр гэртээ чанц яад. Гээ тэгээд төвгөж жагаад бэлэн юм аав гэд. Тэгэл хүүнийхээ доогоор нэг толгой чаваад дээр нь юу яагаад айраг авъя гэд. Нэг айраг авчихгүй юу? Нэг ундааны нөгөө төмний ундагийн саунд ингээд айраг. Тэгэл гэртээ одоо хой хоорол юмаа бэлдэнэ үстэй багийн гэртээ. Би ч гэртээ очоод нэг толгой. Хаста. Нөгөө хоньны толгойгоо мөнгөлөг цаасаар мөнгөлөг цаас байна шүү дээ нөгөө хүнсний. Тэргээр боогоол. Сайн боогороо тэр камер мамарт харагдчихгүй. Зөндөө боогоод. Одоо халуун байгаа ч айгүй гоё тэр авсан орой бол айгүй халуун. Тэгээд говцныхаа нэг эвтэйхэн булан тавиал айргаа бас арчиж ярьчих. Тэр тавиал сайн таглаараа гэл. Тэгэл Воин тухайгаар гаргачлаа бид нэг шалгасан ч монголчууд X төсгээ бүгдийг даньж байгаа юм чи. Тэгээд гаргачлаа. Солонгосын хил дээр очиод бид нар ярьлаа. Бөөнөрөө зогсож байгаа. Яг нөгөө орчоод хөөш инги. Олоолаа нэг газар орлоо бидний групп гээд гаргахгүй шүү. Бөө юм болон толгой болгоод. Ерөөсөө нэг ийм лайнаар гарыг. Тэ? Эмэргээснүүдэд хараад бас нэг хайтайхан сарай зүстэйг нь хараад. За багийн тэргээр яв ингээл за амжилт. Сайхан бүлтгэлнээд гараа гэдэг. Тэгэл өөрөөсөө бүгдээ гараа авчих واخ. Бүгдээ өөрөөсөө гарах би гарах гээд миний урд оноох хөлөө одног шиг гараад явж исэн байхгүй.
Тэгсэн чинь багийн ингээ харсан чинь багийг айгүй том юм төрдөг юм дээр багийн чундааныг тавиад цүнхийг тавьсан. Баг ингээвч гэсэн би хүү багийг намайг хараад айгүй баярлсан. Оо баги аглоо. Юу энэ хүн биднийг ийшээ гаргаад өгье гинэ. Гिचэн. Тэгэхээр ягараа энэ зааза багийн ярьсан баг та. Хөөе манайхаа гэдгсэн нөгөө хүн баг ингээд бидний харьцаад байгаа хүн ой одоо та нар олоолаа байсан байж нэг нөгөө гарцсан орсонтой бүгдийг нь оруулаад ирлээ. Нөгөө жумдаа умтаад бүгдийг дуудчих. бүгдийг дуудчих. Багийн бол гоё хийж байгаа шүү. Нэг шоён хүн гаргаад өгье гинэ. Тэгэхээр оо за багийн ярьсан байна манайхаа ийш жумдаа нүдтэй цаана байсан гарцсан марцсан бүгдийг нь оруулаад ирж байгаа шүү. Тэгээд юу яриад байгаа юм бэ? Баатгүй чи хэл мэддэг юм уу ямар гаргаад өгье гэж яаж бодгоо. Хамгийн гол нь миний нэр дээр заяа. Бүр бямтап буу, жигэн буу. Сэлэм адилж тоглож байсан байхгүй юу? Миний нэр дээр цаашаа ярьцгад хийсэн байгаа юм байна та. Тэгээд дуудан аваа бариад авчих. За ингээд буцтай баг. Тэгээд яг манай хүч ганцаар очгүй мань хэдэж ширэхгүй. Гараад ирээ. Энэ хүү гарч өгье гэж. Тэгээд бүгдээр очоод чумдаануудаа тэм хийдэл давхарлаа. Чи одоо юу яриад ганцаараа яачгүй чи би гэж одоо тэр орж боо юм. Тэгээд яасан чи иммиграшнд ороод 4-5 иммиграшных ингээ бэлээ өмсөөл. Гайлынх. Өмнө үснэрээ гэсэн. Яаж чад хамгийн дээр нь миний чамдаа байсан байхгүй. Өмнө үснэрээ гэж онгоолохгүй л гэдэг байгаа болт. Окей. Тэгээд онгоолгосон. Тэгээд хүний хувц сунаар бандаж 9 шидэл юм байна. Тоглолтын хувцсноо. Тэгээд тоглолтын хувцсноо ингээ гаргаад эхнээс нь ингээ ажиулаад нөгөө мө толгооч бариад авлаа. Арсан. Юу юм бэ гэдэг. Тэгэл нөгөө цаас мас ингээл авч маавал ингээл ойрч шүү нөгөө яг нөгөө мөнгөлөг цаас чинь ингээ нороо ялтаагаад ингээл задлсан чи ингээ хуухын яз хилээ. Төмс манжлаа юм уу? Хоёр нүдэн дээр нь өгөрсөн юм уу? Хуухын ингээ гарцсан. Гэдэг чи. Тэгээд бараг шидээд энэ юу юм гэсэн. Бидний хоол ит фуд гэл. Юун хоорондоо ямар заваа ингээл тэгс айраг бариад бас те. Айраг барьж байгаа. Задлсан чинь эсгшрээ буудаад. Тэр дүнтэй манус бүр дургу үрдсэн. Манайхаа жоохон холдороо наач ер нь бууж магадгүй шүү. Тэгээ бид нар хоошоо бараг нэг алхам ухарсаж. Нүмсээ пик бас. Нөгөө иммиграшнийг ховцгонор баах. Тэгээ манус ингээд оролцсон те. Тэр яаруулсан гэхээр дайнд орж ирсэн нэг өвгөн байсан байхгүй юу? Тэр чинь зүгээр орилол ороод байд. Иммиграшн дунд нь Үгүй. Биднийг өрсөн өвгөн байхгүй юу? Дайнд явж исэн. Тийм учраас тэр чинь нэр хүнддэг. Тэрнээсээ их айдаг юм байл. Тэр чинь орилол ороод ирж байгаа байхгүй. Тэгэн гот тэр буу зэвсгүүдийг хурааж аваа гарахтаа аваараа гэдэг. Яг бид чинь багийн яг жинхэнэ бүү бас сэн тэнийг үсэн. Дарамын чадрын бинто буу. Цаасан бинто нөгөө гол төмрөө цаасан. Офицер сэлбич тэжигнээс тэрийг айгүй гоё юм хайрцаг дэц тэ. Урт хайрцаг нэгэд нэг бол өгөхгүй. Та нар гарч ирэхдээ буцаад аваарай гэх. Тэгээд яажсан. Тэгээ номер дээр буугүй явсан юм тийм. Тэгээд яг тэндээс нэг шалын мод орвол тэгээд хоос нэг бис брэдментний яваал тэгээд. Хийдэг ажил нь гоё тий. Ажлаа ихгүй өвгөө гэдэг байгаа найдаа шуурлаа. Ажил нь яа гэхээр төндөө мөн дээр яг ингээд суун. Тэгээ энэ 3 литрийн пяв ингээд тавьчин. Тэгээ ирснийг мэдгэж байгаа хгүй хүмүүст. Бидний өглөөний хийдэг л ажил. Өглөө ирэл чинь. Монгол таав навцсан. Тэгээ Монгол таавны төндөө мөн дээр яг Монгол таавны бид ингээд ширээс сад өгч. Ширээс сад. Тэгээ пяв аваад монголчууд та нар ирсэн юм уу гээл тэгээ зураг мураг агуулъя гээл. Яг хүнд хэлээрээ гээл. Тэгэл бидний ажил бол пяа уугаал тэнд хоол идэл цагас магас те. Тэр чинь фэйсбүүк мөг байхгүй. Байхгүй. Тэгээд тэр 3 литр цаа дуушлаар монголч өө ирсэн аль би нэгийг аваад өгөөд сүүлдээ нөгөө пяа аа. Ийм бөөрөнгө ширээ дүүр том юм. Тайлаад ингэ нээж авч тийм шүү дээ яг нөгөө хөрхийг харчаа тэнд чинь бас 90 донд гарцсан монголчууд их байсан шүү дээ. Тэгээ тоглолт бол гоё болсон те. Яг тэр нөгөө хоньны толгой молгоогоо өгөөл тэр айраг майраг баг нүдэндээ нулимстай л гэж хэлж байна. Тэр үчи Монголоос шар хэвлэл авч очдөг гэсэн. Сонин авч гэж. Сонин авч гэдэг юм байхгүй. Байхгүй. Монголд ийм болж шүү гэж үг. Тий, сонин. Тэр нь бас гоё л байж тий. Тийм шүү дээ. Би ч бас амар хацтай шүү дээ. 2015 онд яг үннийг хэлэхэд ирэнч гарч үзег үн шууд Америк. Эд чи ихсэх байхгүй. Харин татсан шүү дээ. Одоо наглах оноохын тэр чинь нөгөө залуучуудаа нэг ээлжээр нь явуулаад ингээд энэ Америк, энэ Европ яваа гэдэг. Баясаар чинь Америк явчаад
Чинзо Европоор тойрчод яг миний ээж ирсэн чинь Америк явгаа болцсон байхгүй. Би тэг ховд явсан шүү дээ. Айгу хот явж байгаа юм. Хи баясаач энэ Америкээр тойроод Бродвей үзчихэд тэнд нэг Аладдины нисдэг хевс үзчихэд ирсэн чи бид нар энд хүүхдээ жүжиг хийгээ байж байхгүй юу? Амар том баг магтагаа хөөрхий түүхтэй төсөндөө зурлаа байсан чинь баясаагт нэг харуулсан чи тэр жүжиг харуулсан чинь сэтгэлд нь хүрхээ юм үдчихэд ирсэн чи нүд талчид ирсэн. Та нар нэр юу хийгээд байгаа юм бэ? Яа. Хевс нисэж шүү дээ. Хүрхээ. За өнөөдөр Brut Brasserie гэдэг нөө ресторанс явж байгаа. Тэгээд эдний маань энэ зутан шүлэн өстой гоё санагдлаа. Одоо нөгөө наадмар чинь баахан махцах хэдий штэ. Яа хүн хоолой дээ. Хэлж амжаагүй л мах ирлээ. Буянгийн жагагийн хэлдэг айгу цул байхгүй. Нөгөө нэг танаа тооныгоор нэг буянгийн жагагийн дөрсөн шүү дээ. Нэг самарч мөлөд дөрвөгийн мондс дуу болгосон буянгийн жага. Юу. Яг очсон чинь ингээл орой болцсон. Их орой очсон юм тэр хоёр. Яг нэг орой очихлоор чи айл ихнэр хоол ундаа хийш штэ. Тэгээ хоолоо хийгээд нөгөө бууз шингэхгүй айгуу гоё. Бууз шингэсэн чинь алтан төрөө айгуу гоё. Дүү маань зүгээр ингээд илчихгүй юу. Бас хүн болгонд л хилдэг л үгэл. Хайн орой жоохон юм. Та чи хүн хоол идэх юм аа. Хоол шүн унтахын өмнө өмдөс. Чага бууз идчихсэн буянгийн жаа. Чи хийдэггүй л байх хэрэгтэй байхгүй юу? чи өөрөө дараад. Чи нэг хийдэггүй л байх хэрэгтэй байхгүй юу гэдэг. Тэрс дуул амар үнэн. Brut Brasserie манай Shangri-La Mall-ын 4 давхрт байрлах юм ресторан. Орчуулгын юу гэсэн үг вэ? Brut гэдэг нь шүү дээ. Юм хуурай одоо шампион. Хуурай шампион. Чи буруу хэлээд байгаа юм. Brut гэдэг дарс. Хуурай одоо шампион. Гайхаад хэлээ буруу яг явцсан биз дээ. чи одоо ахыгаа төөрүүлээд байна. Би тэгээ чамаас Буруутаар нь хайлаа. дотроо нөгөө юугаа энциклопедид гүйлглээ. Brut дарсал гэж гарч ирээд байна. Бэдги багта Brasserie гэдэг нь Brasserie гэдэг нь ерөнхийдөө энэ лаунж ресторан. эннийх нь нэр юм ба тий. Тийм байж. Тэгээ саяны хоолыг Дарсны юу юм бэ? Лаунж. Тэгээ гоё хоолтой. Саяны хоолыг манай энэ рестораны ерөнхий тоогооч энхөө эргээ залуу байгаа. Ерөнхийдөө олон улсын тэмцээнд маш их орсон. Олон алт мөнгө хүрэл медаль авсан. Мундаг залуу байгаа. За үргэлжлүүлээ да одоо. За. Одоо би яг нэг юу ямар нэг одоо ингээд ярд одоо одны хичээн ангийнхан бол ангиараа ийм нэг бяртай анги байсан шүү дээ. Одоо цаадлах гэх. Тэрний дараагийн одоо Суйсийн түүхэнд одоо хамгийн хүчтэй анги бол одоо хоёр ахын анги байсан. Одоо Дооё ах байдаг тий. Дараамын чадрын өндөр төвшин байдаг. Өөр чи юм бэ төлөө. За манай DC байна. Одоо DC-ийн урсгал чи юу юм? Альтернатив мэдэхгүй шүү дээ. Рок юм уу? Дурлал чи надаас юу? Тэгээ ер нь бол рок талтай, альтернатив талтай. Манай DC бол жүжигчний өвч гэсэн манай дэлгэр цэцэг бол тийм хоосонгүй шүү дээ. Айгуу сайн доктортой. За манай дэлгэр цэцэг байна. За манай Баатархүү байна. Манай Дорд сүрэн байна. Манай өндөр төвшинхүү, одоо өндөр өмэн алдартай манай одоо өндөр төвшин байна. За тэгээд манай одоо ихэнх нь манай охтуудаас Монголд байгаа нь хөөрхөн зулаа гэдэг охин байгаа. Одоо жүжигчин. Одоо сайхан дөрүүдийг бас бүтээж байна. Кинонд тоглож байна. За тэгээд бус нь бол одоо манай гадаад гаан шиг хоёр урнаа. Хоёулаа Америкт байна. Нэг нь Японд байна. Манай онжоо хаана байдгийг. Хэм Барса манай Францд байж байна. Манай охтууд бол ер нь гадаад байна шүү. Эдний ажиг амар анги байсан байхгүй. Одоо танахаас яг доошо төрсэн ангиараа бас тийм супер анги л одоо амраах энтриг анги. Ялалт. Тэд нар ярьдаг байхгүй. Би яг амраах энтртэй суужсэн чиг танаа ангийг ярьдаг байхгүй. Нэг байхад нь та нар дөрөв байсан юм л дээ. Тийм ба. Тэгээ эдний анги чинь юу шээ нэг байхад нь биш. Тэдний чи манайх доошо нэг өнжөд пара тэгээд эдний анги байхгүй. Хоёр байхад нь дөрөв байсан. Тий, хоёр байхад нь дөрөв. Тэгээ ер нь амраах энтер яриад байхгүй. Хүү жүжигчид ёстой ийм л байдаг бах та. Ёстой нэр танаа анги чинь ёстой ийм эдний ангийг ингэж ярьдаг гэсэн. Уран чадварын анги гэж нэ. Ангиараа уран чадвартай ёстой амар. Тэгэл энд ч авхаа хийгээл, тэнд ч юугаа хийгээл, чайхаа хийгээл ингэж уран чадвараар ийм анги гэж. Баяр магны ахын ангийг болохоор
дуулаач ангиж ангиараа дуулдаг анги байсан шүү дээ. Амраахын анги бол тэдний анги амар хөдөлгөөд анги. Ангиараа хайсны хөдөлгөөний анги байсан. Тэд чинь айгүй сайн Ангитай тэрний шар миний шартай байсан тийм. тэд чинь бүр ингээл айгүй гоё. Тэд нар манай тэр одоо энэ амраа би богийн тэр анги чинь нөгөө хөдөлгөөний юм айгүй гоё хийдэг. Бүр одоо айгүй тэд чинь бүр том тэмцээнд орж сургуулиас төрүүлж ирсэн шүү дээ. Бид нар очиж балиа ашиглаад айгүй гоё тийм нөгөө түүхэн сэлэм мэлэмтэй тэгээ лээж мэстэй дунд нь охин одоо энэ бүрд чинь гуа марлын л тийм юм дай болоод өгсөг бай. тэгэл дай болоод өгсөг. Тэгээ би одоо манай ангид одоо бас гоё түүгээд юм те. Одоо багийн маань одоо Эрдэнэтийн театрын найруулагч жүжигчнэр яваад дөнгөж төгсөөд тэгээд 97 онд бид нар бас дөнгөж сургууль төгсөөд Доёо бат хоёр драмын театрт ороод тэгээ би яг 97 онд орсон жилээ нөгөө чавхын юунд тэнцээд одоо сонгон шалралт одоо тэр чинь өрсөлдөөн болдоо шүү. Тэгээ би тэнцээд яг 12 сарын 10-нд яаж хаад одоо манай энэ Иби Амраа хоёр гоё биетэй байлаа шүү. Тэгээд 97 онд бид ч бүр би хаана амар гоё бод биетэй. Амар яргаа биетэй туранхайч залуу. Тэгээд нөгөө манай жүжигэн дээр гарч ирдэг. Хоёр гоё биетэй ингээд гарч ирэл. Тэгээд нам биш нөгөө хөлгүү намаа ингээд орноос ингээд тэргнээс ингээл өргөж мөргөдөг тийм гоё хэсэг байдаг байсан. Тэгээд бид одоо ер нь бид таяа нэг тэрийг ярьждаг. Одоо тэгээд манай анги бол одоо яг хаа бүгдээрээ дор бүрнээ ажиллаа гэж манай Доёо Доос Entertainment тэгэл. Ер нь гэхдээ нөгөө ингээд сургууль миний л бодлоо шүү. Ингээд нэг аюу гоё компактны ангиуд бас байна те. Одоо манайх бай. Одоо дээд үеиг бол оноох одноогч үлзий хүүхч энтрийн анги те. За тэгэл ингүүл доошлол одоо манай хиний анги одоо сая Амраа богийн би тэ одоо тэгэл тэрний доор одоо тэнгуул хувьсэл продакшн тэгэл ингүүл шагаа манай алтан шагаа мөрөөдлийнхэн чинь бас ангиараа одоо бас ингээд тэр чинь бас ингээд юу юм шиг байгаа. Бас үе гоё харж тэ өөр өөрсдөө хурцсалж. Тэгэхээр нүдэн дээр нь бүх юм болж байгаад эднэр шиг бай. Чадвал эднэрээс илүү бай гэдэг одоо бүх залуучууд тийм болцсон шүү дээ. Тийм. Энэ бол уран бүтээлч өрсөлдөөн байхгүй юу? Эдгээр яг тэгээд бий болгоод тэгээд яг сонсчихсан нэг та хэдэг болохоор ингээд шөнө оройгүй нөө жүжигээ бэлдээл те. Би өстө юунд байхгүй одоо сцен хийнэ. Монголд байхгүй сцен хийнэ гэл. Тэгээд гав очраа хөрт. Тэрнээс би дэлхийд байхгүй хөдөлгөөн олж тавина гэл. Манай ангийнхны нэг юу өстө манай нэг чи тэр манай хамтлагт байлоо. Гараад хүлээд маргааш болцдог хамт. Үлээ богино настаад. Тий. Ингээд бүгдээ тамхиараад бид нар мишилгээд урал хангараг тавьж байгаа. Сургуульд мишилгээд уралдаан болдог шүү дээ. Нөгөө жүжигчний ур чадварын тий трикний уралдаан болдог. Тэгэл манайхан чинь манай дээдл чинь MC мөг сайхан гавьяат. Тэгээ тэрний дээр манай Ариун болд манай Амби. Тэгээд дээр нь одоо манай Эрдэнэзан ахын тэр анги байхгүй юу? Тэгэл бид нар ч бүүнөр ингээл тэр өрсөлдөөн яг л зэрэг орж байгаа юм чи. Тэгэл бид ч 1 2 3 гэж сөөлжөл ингээл авдаг. Тэгээ нэг удаа бид нар 3 дугаар курст байлгүй 2 дугаар курст байлаа. Бүүнөр ингээл тэмцээний дараа ахтай оюутан болсон нөгөө шагнал авц суусууч өөнүүдтэй. Тэгэл шагнал баяр хүргэе бивэндээ баяр хүргэсгээл гаан очор бид нар чинь нийлнэ. Ерөөсөө гаан очор пантомими групп байгуулъя гэх. А тэр яагаад гэхэл пантомими гана би боё бид нэг пантомим нийлж байгаа гэж бодож үгүй жүжиг төрүүлчихгүй юу. Тэ нөгөө ирүүжүүл мөрөжүүлэх болоод ингээд пантомимигээ төрүүлсэн. Тэгвэл бөөрөө найзуудаа юм авч өгөө тойрч суужгаад ерөөсөө ингийн Монгол пантомимийн урлаг одоо пантомимийн урлагийг л хөгжүүл дэлхийд гарна. Тэхүү бид нар л чатна. Гал. Бүгд цамцаад хайлаалсан. За биднээс өөр баг татна 50% татна. За ингийн пантомимиг хөгжүүлгөө. Монгол биднээс энэ хүн байхгүй. Бүгд таньчаас тавьгаа гар дээр унтрахад хэглий гэсэн нар зөвтөрий гэл. Би хоёрт нь өлөө нэг гуравт жил гэж явчихсан. Яаж яах гэдэг татсан. Тэгээ жоохон бас 100 татсан байсныг жилхүү. Тэгэл мэдээж тэгээд орой болоод гэртэй харьцаагаад тэгэл маргааш зарим нь бооцсон зарим нь боогоогүй. Тэгээд нөгөө чи нөгөө анги тустаа штэ гаан очир мөг сайхан хоёр чи манай дээд л одоо гээд
өөр хичээл танхим лекц гээл ингээд уран чадвар эсвэл театр руу дадлаг мадлаг нөгөө пантомим маань ер нь сулраад явчихсан. Ерөнхийдөө би дэвний онцгойс ч доо хоёр би баг юм дуруу бүжгийн залны өөдөнд гисэг зогслоо. Ер нь нэг 7 хоног үлээлээ. Ер нь тэгээд гарч идээлээ. Хойлох маягтай. Нөгөөдгөө дараагүй жоо бисгэ идэгээр нөгөөдгөө эмлэгтэж ирдэг. Ер нь бол гар жоо идээлэл манай пандемик ер нь тасарсан та. Тэрнээс хойш ер нь пандемиг Монголд гаргаж ирээчгүй. Гаргаж ирвэл бид нар л гаргаж ирэх. Тэггүй юусаа тийм. Баатар баха одоо хүүхдээ хаана өнгөрсөн. Би чинь энэ банкны 84 Гэдэг чинь одоо Пенри ордны хуучин Пенри ордны хажуутлын 4-р лүүр шүү дээ. Цагаан. Тэрний хажуутлын хүнсний 4 хажуутлын шар байсан. 10 жилээ төгслөө тэнд байсан ер нь. Үгүй ээ. Тэгээ сүүлдээ би Эрдэнэт рүү шилжсэн. Эрдэнэт даравдаг гэсэн. Аглаа бах. Би хотод 3-4 ороод төрж өсөөд Одоо манай нэвтрүүлэгч одоо өрийн дэвтэр гэж блог гэж байгаа. Өрийн дэвтрийн одоо энэ соёл одоо тухайн үед таныг одоо хүнсний дөрөвт байхад Эрдэнэтэд байхад таныг харуулдаг байхад өрийн дэвтрийн соёл одоо ямар шуухан байв? Ямар шатнд танах одоо тавьдаг айл байв уу? Үгүй тэр чинь өөртөө үйлчлүүлж оюутан оюутан болоод бол зах зээл шилжснээс л хойш ер нь иймэрхүү болцсон шүү дээ. Өөрөөс тухайн үед чинь тийм социализмын үед чинь тийм байдгүй. Хүн болгон ажилтай, хүн болгон хөдөлмөртэй бүх юм нийгэм нэг тийм тэгш хуваарлтайс болохоор оюутан болохоор бол кинишгэл тавьдаг л байсан шүү дээ. сурлагын дэвтрэл тавьчихна. Кинишг гэдэг юм одоо сурлагын дэвтэр шүү дээ. Тэр кинишгтэй үе сүүлийн үед. Тэрэн дээр чинь тэгэл нөгөө сурлагын дэвтрээ авчаал тавиал тэгээд тэрийг олж ирээчээ гэж янз бүрээр яриг тэгээд бас авчдаг л бас ээж аав хосготойх ингээл Эрдэнэтээс ингээл яг зүгээр би нэг юм санддаг шүү дээ. Одоо ч зарим байгууллага дээр ажиглагддаг юм шиг арай өөр орчин цагийн хувилбар руу шилжчихсэн. Нэг өөр гэж нэг сүртэй байгаагүй. Ягаад гэхээр түрүүний багийн хэлдгээр тухайн үед бол төлөвлөгөөт эдийн засгийн үе тийм үү? Төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе. Тэгээд нэг нийтийн төлөө нийт нэгийн төлөө гэдэг тийм урайтай явдаг байлаа шүү дээ социализмын үед. Тэгээ би аав ээжийг сандаг байхгүй юу? Аав ээж ороо орж ирээд за хэвээр энэ сарынхаа цалингийн нийллэгийг норвын төгөхөр болоод дараа сарын манайх авахар боллоо гэл тэгээд гэсэн байхгүй юу? Тэгэхээр яаж цалингаараа нээлдэг байсан? Цалингаар одоо чи бид дөрөв ингээд сарын сая төгрөгийн цалин авдаг бол дөрвөлөө мөнгө нийлүүлдэг баясаад 4 сая 3 сая өгч чинь энэ өөргөө сая. Тэгээд 4 саяараа баясаа арвч авчин, телевизэр авчин, төмбүүшиг авчин. Тэгээд болчихно. Дараагийн сард чамд. Тэгээд ингээд эргэлтэнд орчдөг. Энэ өргүү ингээд гоё соёл үү. Тэгээ айгүй гоё соёл байсан байхгүй юу. Тэгээд нэгэндээ айгүй хэрэгцээтэй болцооны. Тэгээд эн чинь мэдээж одоо юу гэдгийг одоо манай аавч хоёр бол нэг сая 200, сая 300 мянган цаасны салентай бол тэр нь мэдээж нэг саяар нь биш. Гэхдээ 1300 төгрөгийн салентай бол нэг 700-аараа ч юм уу нийлждэг. Өөрсдөө иргэдэний мөнгийг аваад үлдчихнэ. Тэр их зүгээр ингээд зүгээр одоо бодоход их зөв систем юм шиг байгаа юм л да. Гэхдээ одоо бол орчин цагт бас хүмүүстэйг нийлдэг юм билээ. Одоо найзууд нэг ажлын энэ тийм. Тий нэг одоо жишээлбэл одоо ингээд 4 найз 5 сая төгрөг гаргах чи. Яаж хийж байгаа л одоо өөрийнхөө данснаас шүү юм. Баясаа машина сайжруулж гээл дээ. Тэгээ баясаа 15 сая төгрөг нэмээд хуучин машинаа зараад оны жав өөрчлөөд тэгээ болоо. Дараагийн сард миний өгшин аяллаа машин авмаар байна уу? Эсвэл багийн ямар байна? Нэг жүчээ мүчээгээ янзлах юм уу? Эсвэл лагерийн байшингаа нэг гараашаа гадралчих юм уу? Эсвэл басаатаа өөрчилчих юм уу гэдэг. Ингээд эн чинь бас ингээд орчин цагаа дагаад өөр хэлбэрлэл шилжиж байгаа. Энэ бол айгүй зөв л гэж би боддог шин. Энэ бол нэг талаараа нэгийг дэмжиж чинь нөгөө талаараа дараа нь хүнд зоригтой. Дараа нь би юу янзлах вэ? Эсвэл хинд юу яах вэ гэдэг нэгнийхээ төлөө гэдэг тэр гоё юм чинь. Одоо ер нь бол кино шиг тавьдаг байсаас бас ер нь нэг актер өрийн дэвтрээр бол өөрсдөө үзээгүй юм байна. Тий, үзээгүй. Яг үгүй өрийн дэвтэр гэдэг чинь бол бичүүлдэг л байсан л да. Би ч одоо өрийн дэвтэртээ бичүүлж ирсэн шүү дээ. Драмын чадад би 97 онд ороод 28 мянган төгрөгийн цалинтай байлаа. 28 мянган төгрөгийнхөө цалин бокс мөнгө, аванс мөнгө гээд талаар нь илүү 50-60-аар нэг авчдаг шээ. Бүх юмаа шимтгэлээ өгөөд тэгээд гуанзанда баг цалингаасаа илүү өртөө. Тэгээд ингээ бичүүлээд өрийн дэвтэр дан. Тэгээд манай хамгийн гол нь тэр өрийн дэвтрийг зузаалдаг хүн бол манай одоо бурхан болсон манай театрын тогооч ахлах тогооч гэж байсан.
Би зүгээр шөл авах гэж байгаа байхгүй юу? Зүгээр би яг өөрийнхөө цалин бодож байгаа ш. Би чинь за өдөрт би нэг шөл идчихэд болно доо гэж бодоод ортол манай сэтгэл хөдлөгчдөг байхгүй юу? Чи ийм залуу байж шөл идээд 2 дугаар идэж тэгээ мантойч салаад сайн гэдэг. Миний подносыг ингээд дүүргэж байгаа байхгүй юу? Тэгээ хард айгүй болон ийм бүжгийн октоо мохтоо зогсож байгаа би үгүй ямар шөлөөл идэг гэдэг. За гэдэг. Ингээд миний өрийн дэвтэр зузаараад байсан байгаа байхгүй юу? Түүнээс миний гол зорилго бол би нэг аяг шүл хажууд нэг хар цайтай л авчий гэсэн бодолтой подноос өрөө зогсож байгаа шүү. Тэгтэл манайг тоогооч аим бизнесмен сэтгэлгээтэй. Хүнийг бол зүгээр ингээд ховстоо чи яг луу чи шүл идээд садлаа юу аа? 2 тавин дээр хаа. Эр хүн баниг өндөгч. Салаадгүй салаад ч хоол ингээд дүгээд. За дараа хоолныхоо дараа десерт үзмний шүлтгүүгээр чинь би бол нэг 1000 төгрөгөөр хоол идчихсэн баг. Тэ нэг тухайн үед одоо 3000 4000 тэгтэл миний чинь 10,000 болгоо ичгээр чинь тэгээд миний өрийн дэвтэр зузаархаас биш яах вэ? Тэгээд тэр дараа сарын цалин дээрээс өгье гэдэг бас рисктэй. Тэгээд дуусчихсан. Хамгийн сүүлийн одоо миний мэдхий хамгийн сүүлийн одоо та хэдий бидний мэдхий одоо хамгийн сүүлийн одоо өрийн дэвтрийн үйлчлэгээ одоо энэ соёлын төвөргөний юу гэсэн бүбэт байсан баг тий. Дээшээ гараад нэг 10 гээл тий. Тий, тэгээд одоо ингээд их чоромог ундаанд гүйсэндээ. Үгүй ер нь бол одоо тэгээд явахтай энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Тэртээ тэргүй тоглолт хийгээд тэндээс манай залуу жүжигчд бол жүжигч цалин авах нь ойлгомжтой. Тэгэл ингээл тэр чинь цалин буулаа. Цалин буугаа тэр тоглож нар чинь заавал та нартай оч залуучуудаа оч хэрүүл хийх гэдэг байхгүй шүү. Бид нар дээр ирээл. За тэгдэг юмсууд. За баясаа тийм байна. Аглууха та тэгсэн мөн. Өө тий гээл тэрэнд мөнгөний тооцоол өгөөл ингээл тэд нэр чалдагдлгүй. Тэд нар өөрсдөө бүр сурцсан байдаг үстэй. За өнөөдөр бичүүлнэ үстэй чигээ тий. Хийгч бол тэгдэг үстэй. За өнөөдөр та наадууд чи тайз майзаа хураачаад өрөөндөө жоохон хуралдана. Араас нь ор гэдэг. Тэгээд үйлдвэр жинхэнэ бүр ингэдэг үстэй. Чи бичүүлчихнэ үстэй бүр дэгдэртэй тий. Жүжигчд гээд X төс маск шинэ үе өнгөтэй нэ тэгээд эрхэм мэлжгээд бүгд ингэ бичсэн. Тэгээд тэр чинь яг энэ чинь мөнгөд боловцоотой нэг алтур малтур янз бүрийн юм хийгээд туурчлаа төлждөг тий. Энэ бол өрийн дэвтэр гэдэг бол үеийн үед л байх юм. Энэ одоо гүйлгээ хийгдэж байгаа бүр айхтар одоо донк гэдээ уншуулдаг одоо ийм нэг юу н үйлчлэг нь бүр л өндөрсчихгүй л. Өрийн дэвтэр бол зөвхөн Монголд байдаг юм байх гээл. Одоо гадаад байгаа монголчууд ялангуяа битэрийг их үздэг юм л. Тэгээд тэгэхэд энэ байна одоо лавл туркд байна гэсэн. Бүр Айсландд байна гэсэн. Исландд байна. Байж л биш тэр гэж байна. Бидний чи одоо би одоо нэг гоё юм ярих уу. Бид нэг Итали явсан шүү дээ нэг. Бид нар X2 анх нэг Герман зарлаа. Тэгээд цаашаа амраад явсан шүү. Италийн Италийн бид нар Венецд явж байгаад нэг гоё буудалд хонохгүй юу. Тэгээ манай ангийн Үлзий гэдэг одоо Германд байгаа. Бас нэг жүжигийн юунд байж байгаа шүү дээ. Манай ангийн тэр Үлзийгийнх нэрийг одоо хэлгээ мартчих. Манай ангийн Үлзий одоо Германд одоо биднийг хараад байж байгаа. Театрт ажилладаг. Театрт Германы театр мундаг шүү дээ манай Үлзий. Тэгээд ингээд Германод тоглож байгаа бүр Үлзий. Герман хэлээр. Герман хэлээр тоглож байгаа шүү дээ. Тэгээд бид хоёр Үлзий бид хоёр найз ивч тэгэл орой болгон суун хуйлаа. Ямаа яриад Итали манай хэд амарчин. Тэгээ бид хоёр нэг вино ууж хагаад тэгснэ хуйлаа орж амрах уу гэсэн манай Үлзий. Хайхад нэг гоё юм өглөө амрах юм чинь гэхлээр тэгээ вино уугээд тэгснэ биш нөгөө дээр төрөөж мөрч манай Үлзий би өглөө өгч үү гэсэн. Тэгээ тэг гэж юу? Гадаад ч тийм л юм байгаа л байгаа. Өглөө өгч гэсэн. Тим систем суулгацсан л байна. Суудсан. Тэд бас жижигхэн өөр явчихлаа. За тэгвэл ингэх үү? Тэнцэд орох уу? Тэнцэд орё тий. Тэгээд юу дөрмийг бол мэдж байгаа хоёр ах нэг тал шүү. За хоёр ах нэг тал, хоёр зөргөө битэр нэг тал болчихно. За тэгээд зорилго болохоор ер нь болж игэл зочныхоо картыг зурвал хичээд нь. Үнэхээр ялагчуд өөрөөсөө зурна. Одоо мэддэг нь одоо Дембеди гэж ирсэн. Бас наадан болж байна те. Бас гоё айрагтай Дембеди гэж ирсэн. Тэгээ манахаас бол зөргөө Дембе мэд. Би Дембе мэддэг юм байна. Чи сайн хоёр ахаас яах вэ зүгээр. Нэг нь бас манай зөргөөтэй Дембе те. Тэгээ хожигдсон. За чи Дембе мэд юм те. Мэддэг чи юм уу те. Чи яах юм уу? Би чинь хараа шүү. Тэнжонга хандан холобож хоёр нь вишил юм байна.
тавта сайхан зураг шанза дэнзуга чинийхэн байна. Томтож хорвон бишилэн байна. Тавта сайхан дэнзуга тэмөөхөө. Тавта сайхан бишилэн байна. Тавта сайхан дэнзуга хоёртой юу. Гомбоч хорвон бишилэн байна. Зураг шанза долоо дөргнө найзын наймаа дэнзуга тэмөөхөө. Холбоч хоёрын бишилэн байна. Зураг шанза дэнзуга дундихаа. Гомбоч хорвон бишилэн байна. Зураг шанза тавта сайхан дэнзуга тэмөөхөө. Тавта сайхан бишилэн байна. Тавта сайхан дэнзуга тэмөөхөө. Тавта сайхан бишилэн байна. Тавта сайхан зураг шанза тавта сайхан дэнзуга цацлууч. Гомбоч хорвон бишилэн байна. Тавта сайхан зураг шанза дөмбөж дөрвөө дэнзуга ватарч байна. Гомбоч хорвон бишилэн байна. Холбоч хоёроо ганцын хуруу тавта сайхан дэнзуга буулаад. За. Айхтри бэрий. Зөргөч бас өөрөө юу яаж ч юм ба шүү дээ. За. Нэг сая мэдгүй гэсэн чинь бас. Айхтри. За. Би дэмбэ дөнгөж сурцаад яг би дэмбэ мэдлээ гэж өгч явж байгаа. Дундгууд нэг айлд ороод дэмбэдгүй ахаа гэж тайлчихсан чинь нөгөө манай эхнэртэй дэмбэ ч гэсэн. Тэгсэн чинь эхнэрээ бараагүй. Ой, энэ бол бас ундаг ялтай асуудал дээ. Дэг зайгийн алдгууд айлтай юм шиг. Бид нар ч бас X төцөст байхад нэг өвөр хангаад хар хорон төөтөгийн дөө очоод. 200-ийн Цэнгэр савтай. Цэнгэр савны за одоо ягтай нэг литрлүүл нэг 20-30 литр байсан баг. 40 ч байсан юм уу баг. Тэгээд чи 20 10 жүжигч явж байгаа. Тэгэл тэдний гэрийнх ингээд тэгэл хоёр тал болж байгаа хорооцсон. Манай төөтөг яав довдаа айгүй байлэр уруу. Чөө гэж ямар боли ямар хороо гэсэн эрхий өгөө. Чи эрхий хороо буу юм уу? Тэгчи хороо мөр ингэж хэлсэн шүү. Тэгээд Хаашаач эрхий хороо ч юм уу доо урж юу. Тэгээд довдаа гүйч аглуу жигчи өгөө өстэй. Болтой та жигчи ингэж гаргана. Үгүй миний жигчи ингэж гардаг. Хороод. За хороод. Чөө. Тэд энэ чигахцуу. Ингээд болтой хаан хороо. Ялцсан үгүй чи энэ дээр хараа. Болооч. Манай дэрсэрэг манай төөдөг аюу сайхан хоёр хүн байд. Би одоо довдаах дэрсэрэг хоёртой болоос. Чөө гэж. Ингэжсэн энэ харж Дэрэгч дэрсэрэг ингэж хороодантай ингэж гал ялчи чи одоо эрхээ гараа. Цаашаа гэж гараа. Хүмүүс ийждэг цаашаа гэж. Төөдөөс хөрөнд авиртай. Төөдөө аавгаад өөрөөр багас байлэр гаргана тэр чи ингэ. шийдэлтэй дүүтэй. Төөдөө чадахгүй юм байх тийм тий. За эхний тэмцээн дээр Зоргоо Баатархай хоёр ороод Зоргоо маань яллаа. За одоо хоёр дахь тэмцээн дээр ахтайгаа одоо таархан. За юу юм бол туруу юу? Үгүй яхаа ороо биш өөр. Одоо монголч үсэ гэж. Одоо монголч биш. Хэлний талаар. Өөртөө. Чи надад хэлээр үзэх. Ахтайгаа аль хэлээр үзэх юм. За дараагийн тэмцээнд ороо. За хоёр дахь тэмцээний дөрмийг танилцуулчих. Аглах битэр хоорондоо өрсөлдөх юм байна. За нүдэ бооноха. За. Нүдэ боогоор за хоёулаа бос зогсож жагаад амандаа энийг зүүн. Шороо зүүн. Тэгээд энийхээ амслаас ирэхгүй. Ундарынхаа амслаас ирэхгүй доороос нь барьж жагаад яг ингэж онж хийх хэрэгтэй. Ийшээ. Тэгээд хийж чадсан тэгээд энэ тэмцээний ялагч болох юм шүү. За. чи баг нүдэ боогоод хэрэггүй. Шилээ аваад. Гэхдээ ингэ
Чи шидаава надад өгч би зүүч. Тэгээ чи шидаава би зүүч гэд яг бодлоо. Эсвэл ахны хар шилэг зүүч би нүдэ ханчнаа. Чи баясгийн шидийг зүгтэл чи харахгүй. Яг үгүй харагдана ханаа. Йоо, бурхан минь хаана нэ ундаа энд байна уу? Нэр ёо хаана бэ нөө? Энэ ундаа. Гэхдээ татсан юм шиг байна. би энэ хар шилэг зүгээд нүдэ ханч. Ахын хоорхгүй. 3 2 1 явсаа. За яваарай. Хийч та. Нүх болохдоо сайн л баймэр. За. Жохон дээшээ дээ. Дээшээ. За, өшөө дээшээ. За одоо вэ. Одоо том төгч жоо буцаага дээшлүүлээ. За 20 секунд өнгөрсөн байна. Буцаага дээшлүүлээд хойшлуулад жоо хойш. Жоо хойш. Болог. Себастьян Жохон дээш. Дээшээ суу. За баяр. Орцоо. Оо заац. Жус. Баясаа бол бүр шал холоор бүр. Би энийг сая инглишт хоолойныхаа юугаар ундааныгийн сорж гэж хаана байгааг нь хайлаасаа. Гэ бацаа. Тэгэхээр тий. Тэгэхээр нэг коолч амтгддаг юм байна ингээд холоос. За ингээд нэг болцсон хоёр баг. За нэг. За сүүлээд үзье. За ямар ч нэг болголоо шүү. Барайд олоо шүү гэж. Барайд олоо шүү. Ойлгоцсон тэгээд сүүлээд үзье бол манай одоо ирээдүйчдийн зүгээр нэрвчтэй. Манай одоо ирээдүйч хаалтан цайны хамт олонны зүгээр санаачилсан байна. Дөрвөн төрлийн цай байгаа. Цай байгаа тустай өөр авдтай. Тэгээ тэрийг нь таах юм байна. Энэ болохоор ямар дөрвөн төрөл байгаа гэхээр нэг нь оригинал зөвхөн энгийн сүйтэй цай тий. Нэг нь болохоор баялаг цай. Энэ болохоор хуурсан, муурсан, шар будаатай эсвэл баялаг. Нөгөө хоёр нь болохоор ногоон цайны амттай гэж нэг байна. За нөгөө нь болохоор хийцтэй цай гэж байна. Хийцтэй, ногоон цайтай, баялаг, оригинал гэсэн юм. Тэгээ амсаал за энэ тэр нь байна гэж байх хэрэгтэй байна. За ихлэ дөрүүдийг амсч үзээ дараа нь хэлээд ивчтэй. За энэ ч бүр мэрэгжлийн би ч бас энийг урдаа оруулдаг их бүр батал. Ивент итгэж байгаа юм мэдлгүй яаж хавт. За энэ байна. Наач нэг онцгой бор өгөлтэй байх юм. Хийц Баялаг, ногоон цайтай. оригинал сүйтэй. баялаг нь ямар амттай? Баялаг нь болохоор шар будаатай, хуурсан, муурсан. Хинийх нь Энэ их гоё цай байна. За Бүр өнөртөж байна. энгийн сүйтэй цай байгаа юм байна те. Бага. За багийн нэрээс нь хэлтэй. за энэ гэж нэг уламжлалт заяа. Уламжлалт гэдэг нь бол зүгээр сүйтэй цай, энгийн сүйтэй цай гэсэн үг шүү дээ. За миний бодлоор уламжлалт цай нь энэ юм шиг байна. За. Хийцтэй цай нь энэ юм шиг байна. Хийцтэй цай. За хийцтэй дээр ингээд тавьчих. За. Энэ баялаг хийцтэй цай. За баялаг нь энэ байна. За энэ баялаг. За энэ ногоон цайных нь энэ юм шиг байна. Ногоон цайны энэ байна. За Ногоон цай. манайх юм бол энэ талаа. За аглуу ахыг бол юм байна. За миний хувьд ногоон цайны энэ заяа. Ногоон цай Ногоон энэ. цайны энэ. За байж. Ногоон цай энэ. За. За энэ энгийн цай наа. Энэ энгийн цай наа. За. За энэ хийцтэй нэ. За энэ хийцтэй. За энэ намайг ууж байгаа нь харчаагүй чи тэрийг шалгасан уу? байна. Хараагүй. Баялаг хийцтэй. Баялаг хийцтэй тайлны. Хамгийн захны. За ингэж л одоо тодорхойлъё да. Яа, за энэ хариуг хэлье. Энэ бол аглуу хол яг дөрөв зүг таасан байна. Дөрвөлэн гэж. Яа. Энд болохоор хоёр л зүг таасан байна. Амтлах мэдрэхүү чинь огт нь ороод өгч. За баярыг яг хаа. За одоо ингээд битээр өөрсдөө өрөө дараалаа. Манай урилгыг хүлээж авсан юм да. Хоёр ахта маш их баярлалаа. За бидэнтэй хамтран ажиллах Шаантан брэндтэй маш их баярлалаа. Одоо дэлхийн одоо бүх улсад одоо мөрдөж байгаа одоо алдад ISO, SAP гэдэг одоо энэ одоо чанарын шаардлагуудыг хангасан цорын ганц бөгөөд анхдагч үйлдвэр бол манай Best Cafe хамт олон байдаг. Баярлалаа. А тэгээд бас Basil-ийн кофе гаргадаг. Basil кофе
яг нөгөө Бразилаас үрээ авчирт юм байлээ. Бразилаас үрээ авчираад үлдсэн одоо нөгөө нэг савлах, тэрэмд эндээ хуурах бүх ажлаа эндээ хийдэг. Ийм хамт олонны ийм кофе байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийг дээжээс та хоёртай бэлэг болгоё. За. Энэ одоо баяр наадмын өдрүүд болж байгаа. Хөдөө галаа их явж байгаа юм чинь. Тий. Кофего машин зэрэгэн цай одоо нойр хүнтэй цайгаа өглөө босч ирээд цайхан чанж уучаа тий. Хосон цөвөн дээр хийж идчихээ тэгээд. Сүттэй цайтай цөөн гэдэг үлээ. За баярлалаа. Дугаар болгон дээр ялагдаж ялж үзье. Димбэ ямар сайхан ирлээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань урилгыг авч хүрэлцэн ирсэн хоёр ахтаа маш их баярлалаа. Юу шүү. Тэгэхээр ийшээ цуг явахгүй нь бол манай хоёр ахын өөрсдийнх нь одоо За. Тэгээд өнөөдөр ямар ч бас урилга маань хүлээж авсанд баярлалаа. Тэгээд өнөөдрийн өрийн дотор үндэсний блог Brut Brazari Shangri-La Mall-ын дөрөв давхарт баярлах ийм Европ болны ресторан дээрээс хүрлээ. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд одоо бид хоёр явж өрөө дарыг хоёр ах цуг явах юм яхаа таад маань өөрсдөө мэдээ. Бид хоёр нэг айхтар өрийн даралцсан юм шиг яваад явах уу. Тэгээд та хэдийн нэвтрүүлгийг гоё хүндэлж байна. Тэгээд ямар ч байсан гоё өөдөө харсан одоо дандаа юм сайхан бэлэгдэл Монгол хүмүүс ярьдаг шүү дээ. Мэдээ цайг аяган л хийдэг. Аяг өлөө өөдөө харсан, нар тоссон тийм ээ. Тийм учраас ийм сайхан бас буянтай нэвтрүүлэг хийж байгаа дүүнэртээ амжилт хүсье. Тэгээд олон сайхан буянуудыг хийж тэр болгоно нь бас нүдээ олсон тийм ээ. Тийм байх болтугай гэж хүсье өрөөй. Тэгээд монголчууд минь энэ ирж байгаа 101 жилдээ илгээрийн хамглан төрлөөрөө төвшин амглан дэнч хотод сайхан надараа. За. Бүгд дараах дэлгүүр байгаа цай аялаа энэ удаад юу вэ? Бид нар ч бас ингээд нэлээд одоо ингээд хотын захуудаар нэлээд явцсан байгаа. Тэгээд энэ удаад яг зөвлөе гэж бодъё те. Тэгээд за хөлцөө. За. Баярлалаа хоёр хаа. За баярлалаа. За өрийн үндэсний блог үргэлжилж байна. Тэгээд бид гурав явж байгаа тэнцээ Чингэлтэй нэлээд захад ирчлээ. Тэг хамгийн захад ирлээ. Ер нь хотын төвөр жоохон дэлгүүрээр явлаа. Тэгээд яах юм Баатаргүй болохоор захаар явж хоёроо даруулмаар байна гэд нэлээд зах руу явчихлаа. Тэгээд энэ юу гэх тэр Монгол Буянт гэж. Буянт дэлгүүр дээр ирсэн байж байгаа. Тэгээд ийшээ орё. Тэгээд энэ ч ямар ч бас өрийн дэвтэр байна уугүй юу хэдүүлээ харъя. Тэгээд өрийн дэвтэр байвал рендомор манай нөгөө юу ч рендомор авах байхгүй юу? Та одоо тэтгэр хуудас Ингээл гадаад өглөө. Тэд хөөс тэд хайлгээд дэвтэр сонгож байгаа. Тэр айл нь одоо хэдэн төгрөгч байсан тэгэл. Тэр өрийн дарандаа. Тий, тэгээ ямар ч Чингэлтэд бол бид нар ирж исэн. Өмнө нь ирж исэн. Энд ирэхдээ бүтэн дэвтэр шатааж идчихсэн юм. Тий. Хамгийн анх хоёр. Тий. Гоё. Бараг нэг 80-аад айл байсан ах тий. 89 сая. Өөх тийм. Нөгөө нэг дэлгүүрийн ихтэй бүр ингээд юу хийж байгаа. Дийл хийж байгаа. Одоо за бид нэр 2 сая төгрөг биднэр өгье. Та дэвтэр хэдэн төгрөгийн айл. Их ч донтчаар нэг 2 сая 7-800. 2 сая 700-800 мянган төгрөгийн дэвтэр шууд 2 саяар ингээд. Окей, надад ч гэсэн бэлэн мөнгө нэрхтээ хоёрд ч гэсэн ингээд шууд ингээд дэвтэр өгье гэдэг. 80-аад. Тэр дэвтэр бүр өргөө болсон. Гоё байсан биз дээ. Тэгээ энд одоо хоёр дахь удаага ирж байна. Ахаад нэг Чингэлтэй иргэн тойрыг буянт дэлгүүр дээр ирлээ. За орох байхаа. Та хоёр нэгийн төл би нэгийн төл тий. Бүр тэгч үү. За. Таны зүгээс үү? Таны зүгээс тий. Окей. За тэгээ. За орцгоё. Сайн байна уу? Сайн байна уу? Ашиг орлого арвин уу? Энийг чи юу яаж байгаа? Бидэд та өрийн дэвтэргээд нэг юм сошиалаар явуулдаг блог үлдсэн үү? Тэгээ өрийн дэвтрээс явж байгаа. Боломжтой танд өрийн дэвтэр байдгүй. Тэгээ байдаг бол харж болох уу гэх. Өнөөдрийн дугаарт маань зочноор наадмын дугаар байгаа. Спешиал дугаар байгаа. Зочноор манай Баатаргүй ах маань. Спешиал гэж бас. Та бас л гадаад хэл. Өрийн дэвтэр байна уу гэж. Тэр нь үзэж болох. Та дэлгүүрийн нэр буянт мөн үү? Аха. Өөх. Ийм л дээ. Одоо ингээс араасаа ингээд одоо ингээд дарагдаад өгөөл ингээд суудцах цараа ингээд. Энэ хэдэн сараас хойш нээсэн дэвтэр өгч чаа? Энэ болохоор одоо 2 сараас хойш нээсэн. 2 сараас хойш нээсэн дэвтэр үү тий? За байж байгаа. Өө ёо.
ерөнхийдөө яг одоо яг хийж байгаа нь энэ одоо ерөөсөө ингээд одоо нэгээс дуу сал ингээд юу яатсан төвтөрнүүд гэсэн. За энэ бол ихтэй сая сүйд одоо өөрөөдөө дарагдсан байгаа юм байна тийм. Одоо энэ хоцнууд дарагдсан ингээд ингээд техникэн дарагдсан байна. За тэгээ эндээс эхлээд ерөнхийдөө тэгээд үгүй зарим айлуудын юм байгаа. Тийм. Танай дэлгүүр чи хэдэн жил болж байна? Манайх одоо 15 жил болж байна. Оо. Одоо энэ Ер нь юу гэдэг вэ? Битэрийн нөгөө нэвтрүүлгийн дүр маань одоо энэ дэвтэр дээр арх пив авсан хүмүүс байхгүй ч тамхи. За окей. За тэгвэл ерөөдөө дэвтэртэй танилцлаа. Эхний өрийг зоргоо битэр дарна. Тэгэхээр одоо ингэ батрах байхаа. Та битэрт хуудсын тэд хэлг хэлэх хэрэгтэй. Шууд санаанд байдлаа тий. Тэр нь магадгүй байхаа 1000 төгрөг ч өнө 100000 ч өнө 100,000 ч өнө одоо сая ч өнө тэгэл дарах хэрэгтэй. Дэвтэрийн дүр. За эхлээ битэр өрөөд орчих төөхөө. За та. За би ингэж яхаа нүүрийн тань тоолоод өгчээ. За. Тэгээд та тэтгэхөөс тэтгэхээ гэж. 1 2 3 4 5 6 7 8 9 энэ өртөө өөрөө 9 10 энэ байгаа юу? 10 11 12 13 14 15 16 за 16 7 нүүр байна. За тэгээ эн чинь нөгөө өрийн нэгэ доош гарчихсан за 20-од айл багш нэг нүүрэн дээр. За. Тэгэхээр та хэдгээр хуудасны хэдэх айл вэ гэдэг хэлчих. За 2 дугаар хуудасны 2 дугаар нүүрний тий. за тий нүүрний. За тий азийн 10 гээл 10 дахь. 2 дугаар нүүрний 10 дахь айл. За хичээ үздэй. Нэг тгнө. Хоёр дахь нь. За 1 Та. 2 3 5 6 юм биш үү те? 7 8 9 10 10. За 10 хэдийн. 11200. За яг одоо дөрөвний юм чи те. Тий. Нөгөө шодрог байх үднээс Тийм ээ тий. дандаа нөгөө өндөр үнэтэй айл дарна гэж юу байх вэ? Гарч байгаа. За энийг ямцсан битээ дарчих. Энэ айл руу уцтаач явах одоо тий хоёр. Тий. 11,000 гэсэн байхгүй болсон шүү гэдэг. Дөрж. За окей энийг дарлаа шүү. За. За Баатарх бахыг суулгах уу? Би бол ингэмээр л байна л та. Нэгэн нэвтрүүлэлт орж байгаа юм чинь тий бас нэг тэгээ сайн дураараа явж сайн дураараа явж байгаа юм чинь бас нэг хүнийг бас нэг болцоо амьдралын тийм болцоогүй хүн тусч байгаа санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо их чи наач одоо ингээд тийм өргөдөл голсон тийм айл олон хүүхэд мөхтэй ч юм уу тийм айл байвал надад хэлээч тэрийг нь би төлөе гэж бодож байна л да. Ихэн танд байгаа юм чинь тий. Окей. За би бол нэгдүгээр энэ айлыг одоо түр цаанд авсан тий. За. Бас аав гээд. Тэгээд энийг одоо дараа юусэл дардахгүй байхгүй чаас. Тэгээд нэг багсгаар. Энэ одоо 30 л шүргэж байгаа цаа. Хэдэн хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. 2 охин. Оо 4 хүүхэдтэй юм тий. Тэгээ аав юм байна те. Өргөдөл голсон юм уу тий. Ямар ажил тэгвэх үү та? Хуваарай л одоо машин техникийн анзаарлал. Эхнэр нь болох нь өдлөн өгöd болсон байна. Оо хөрч. За окей. Энэ яаж байгаа? Болж байна. Энэ Үнийн дүүн хэд байгаа болно? Энэ 323 450. Та бүр энэ үтсийн дэг үлдсэн байгаа юм тий. 323 450. Өндөр биш тахаа яах вэ гэдэг. Яг хамаагүй зүгээр. Окей. Наадам болж байгаа юм чи тий бас. Тийм шүү дээ. Нэг бас айлыг. За би энийг дарлаа. За та. За фуу юм байна тий. Үгүй энэ Аваа авчээ те. 3,000 25,000 гэж явж байгаа. За энийг би дарлаа шүү. За. аян загварын дугаар нь байна. Арихтарс аваагүй. 50 тарийн аваагүй. Өөрөө тэгэл хуваарай юм хийдэг тэгэл явждаг анаа манай хүүхдүүд болохоор юм өгчөөрөө. Дан хүнсөө. Хичээсээ дан хүнс. Зөв. Ванасны дөрөв хаар тэгэл жаасбаа. Иш чаас. За. Окей. За. Окей. За. Гой шүү. 300. 323 450. За 323 450. За. Зүгчин Баатарх хөдлөлөө гэж. За. Бас нэг зүйлийг хэлье нөө. Аглах бах маань бас уг наашаа ирэх бас чин сэтгэлтэй байсан. Чиглэлээр авд яваа гэсэн. Тэгээд цаа чи 2 цагаас албас зураг авалттай гээд тэгээд төрүүлээ явсан. Төлөөлөл Баатарх бах маань ирж байгаа шүү. Баатарх бахтай баярлалаа. За. За окей. За анаа ингэж энэчнээс 11,200 уншуулчих. За. За код. 56 байна. Кодо солилцоо. Кодо солилцоо. Одоо сольсон чамайг тэгэл бүгд мэдчихлээ дөрөв. За. За ямар ч нэг аваад.
За. За Баатаргүй. 320 23 450. За наа. За уншуулсан шахаа. Нэг нэвтрүүлэгт орсон шатчихгүй. зүгээр хатар болж байгаа. Хаагаад дуурцаад хамаг өнгөсөж. Яхаа гоё болж байгаа юм тий. Тийм ээ. Баярлалаа. За зүгээрээ. За Баярлалаа гэж. юу яаж болох вэ гэж? Энэ 310 та хүний утасны дугаар нь байгаа юу? Та утасны дугаар нь үгүйс зүгээр уулзаж бэрдгүй юм манах зүгээр л өрөө чинь дарчлаа гэж хэлчихтэй. Тэгэл болоо гэж. Байна уу? Отгоо юу? Сайн байна. Би жүжигчин Баатаргүй гэж хүн байна. Та боёд дэлгүүр дээр нэг юм 324,000 төгрөгийн юутай юм байна шүү дээ. Өртөө юм байна те. Тийм 300 гараад. Тэг. Энэ өрийн дэвтэр нэвтрүүлгээс ярьж байгаамаа. Би оролцож байгаа нэвтрүүлэгт нь. Тэгээ таны өрийг тэгэлжлээ шүү. За ястай баярлалаа. За зүгээр. За тэгээд энэ нэвтрүүлгийнхаа хоёр дүүтэй бас яриулъя. За сайхан надараа. За. Тэгээ буян дэлгүүр дээр өргөө болсон шүү. Тэгээд гой баяраараа орж ирээд гой хүүхдүүдтэй дахиад үргэлжлүүлээрэ. За тий яхаа. Статайд баярлалаа. За баярлаа. За. За баярлаа. За Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгээ ажлын өндөр амжилт хүсье. Баярлаа ихчээ. За. Сайн сууж байгаарай. Энэ юу манай юу зард юм бэ штэ. Манай өнөөдөр нэвтрүүлэг хамтран ажиллаж байгаа нөгөө Best Cafe кофе хаантан цайнууд байдаг байхгүй. Тэгээд танаа дэлгүүрээр борлуул яа гэм те. Тий. За. Энэ сайн штэ. Дөрвөн төрлийн цай байдаг байхгүй. Баатар бас аажгүй. Энэ эдгээр Best Cafe-аас өөртөө бас уралдаан зарладаг. Ийм нөгөө QR кодтай. Энийг нь e-code гэдэг нэг аппликейшн. энийг гусах юм тий. Тэгээ хусч байгаа e-code би үзүүлчих юм гээд. E-code аппликейшнээр уншуулад энэ кодоо яа тий. Энэ кодоо уншуулна. Тэгвэл энэ хараа 400 азтан ингээд жилдээ 4 удаа өдрөд болгонд ингээд 100 азтан дотруулаад тэгээ ийм одоо угаалгын машин жишээ одоо юу гэдэг iPhone 13 гэ бүх юмыг ингээд өгдөг. Нийтдээ 400 азтан дотруулдаг ийм хөтөлбөр зарласан байна. Тэгээ баярлалаа. Best Cafe-ийн бас баярлалаа. Игчд баярлалаа. Боён дэлгүүрийнхаа баярлалаа. За тэгээ гурлаа үүдэн. За тэгээ. Баярлалаа гэж. За бид гур маань Чингэлтэй бүр юунд дээр захт ирээд боён дэлгүүр рүү ороод нэг 2 айдын усаага өрд авчлаа. Тэгээд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөг байж байгаа. Ямар ч бас нэг 2 айдын өрд Баатаргүй ах маань өөрөө Аглах 2 маань өөртөө бас сэтгэлээрээ нэг айлын бас нэг өрийг дарлаа гоё байна. Үнэхээр нэвтрүүлгийн маань гол утга учир гоё эндээ л байдیں۔ Тэгээ гоё нөө сайн хүнмөрөө яриад нэг гоё мэдрэмж авбуу. Тий авсан бас гоё юм байна тий. Цаанаасаа их хөөрхөө баярлж байгаа. Дөрвийн хүүхдийн хүртэл эцэг гэдэг чинь бас наадмын үеэр тий бас үр ширгүүний сайхан сэтгэл сайхан наадгаасаа гэж бодож тий. Окей. За ахта маш их баярлалаа. За тэгээд Монголын одоо бас хайртай уран бүтээлчд манай нэвтрүүлгийн шинэ дугаарт орлоо. Бидэнтэй хамтран ажилласан Shangri-La Mall-ын 4 давхарт байрлах Brut Processor Restaurant. За мөн дээрээс нь Монголын одоо анхны стандартын дэлхийн стандартын шаардлагыг хангасан Best Cup брэнд байлаа. За манай зочид Баатаргүй ах маань мөн жүжигч Аглах ах маань байлаа. Бидний урилгыг авсанд маш их баярлалаа. Наадмын одоо тусгай дугаар байлаа. Бидэнтэй хамтаас бүх хүмүүстээ баярлалаа. Бидний YouTube хуудсыг subscribe хийгээрэй. Like and share хийгээрэй. Баярлалаа та нартай. Төрлөөрөө төвшин айс бултаараа буянтай хаппи айл готлороо нүд пари нөө проблемгүй болтгоо. Сайхан надараа. Сайхан надараа. Пока. За